За сүүлүүд бол хүн төрөлхтний санаа зовоогод байгаа нэг зүйл маш их хэрчээ авж जैन. Тэр нь болохоор юу вэ гэхээр ой хээрийн түүмрүүд байгаа. Зөвхөн Монголд биш, дэлхийд даяар энэ тэндгүү ер нь том түүмрүүд болж байна. Хойд хөрш Сибирт одоо энэ яг сүүлийн юм урдчтрын мэдээ юм одоо баг. Сибирт маш том гал одоо яг одоо гарч байна. Сибирт гарсан ой хээрийн түүмрийг унтраахаар 4000 гаруй галс хөнөөгч 554 техник хэрэгсэл 59 агаарын хөлөг ажиллаж байна гэж байна. Тус түүмэр 228,840 га талбайг бол хамарсан гэж байна. Харж байгаа. Хэдүүлээ өмнөдөө бичлэг хийж исэн Америкт гарсан гал түүмрийн талаар. Тэгээд тэрнэр бол хэдүүлээ харсан ямар богино хугацаанд гал шууд ингээл орж ирээл таашнаа шатаагаал явдгийг бол харж байгаа ийм болсон. Хараа нөгөө гой байшингууд хаусууд байхгүй. Түр ингээл зүгээр л арчигдсан. За тэгээд төд удалгүй саяхан сарын өмнө юм хайшин Солонгос түүхэнд байгаагүй маш том гал түүмэр гарсан. Нэлээд олон хүн асуурсан 24 хүн гэж одоо BBC дээр мэдээлэл байна. Маш одоо эртний чухал өв уламжлалтай барилгууд, тэгээ хүмүүсийн гэр орон ер нь нэлээд том гарсан. 정부는 무엇보다 A total of 128 helicopters, 1,100 military personnel, 3,000 firefighters, 1,100 firefighting crews and 4,500 public officials have been mobilised for firefighting. Харж байгаа. Ер нь бол ингээд гал нэг дарах юм бол улс орноороо бөөнөрөө техник технологи байгаа ч ер нь бол нэмэргүй байгалийн өөдөс бол хүн төрөлхтөн үнэхээр босно гэдэг бол зогсооно гэдэг бол маш хэцүү. Хараа амар гал зүгээр л casualties, burning people's houses, and even threatening national treasure. Эртний юм сүм байсан юм шиг ба хэдэн мянган жилийн юутай гिचвэ тэр сүм юм ингээд шигтцсан. Ер нь бол нэлээд харамсалтай. За тэгээд төд удалгүй Японд бас үрд өмнө байгаагүй шахуу том гал түүмэр гарсан. Одоо ер нь бол улс орнууд галтайгаа ер нь бол тэмцээн таад харж байгаа. Ер нь энэ тэндгүүл том одоо ой хээрийн гал төмрүүд болж гин. Тэгээд энэ бол яалч дэлхийн цаг уурын дулаар л яг одоо хуурай уйлрал хэлж байгаа. Тэгээд хүмүүсийн хайн үйлдэлтэй бол маш холбоотой. Тэгээд таад харж байгаа Япон, Солонгос, Америкчууд энэ гал төмрөө дийлэхгүй байгаад хэрвээ Монголын маань ой шатвал яах вэ те? Тэгээд хэдүүлээ мэдэхгүй байгаа ч гэсэн Монголд бол бас маш их ой хээр бол шатж байгаа. Сүүлийн 5 жилд ой хээрийн төмөрт 44 сая га талбай шатжээ гэсэн News Segment-ийн мэдээлэл байна. Харж байгаа 22 оны мэдээлэл байна. Сүүлийн 5 жил 700 гаруй ой хээрийн түүмэр гарсан. Энд Монголд бол түүмэр гарсан юм бэ шүү. Саяхны мэдээлэл байна. Онцгой байдлын ерхий газраас мэдээлсэн байна. Дорнод, Сүхбаатар, Хинти, Архангай аймгийн нутагт өчигдөр ой хээрийн 11 түүмэр гарсан байна. Тэгээд энэ тоо цаашдаа ч гэсэн одоо өрн дулаан цаг ирж байгаатай холбогдуулаад бол нэмэгдэх төлөвтэй байгаа. Тэгээд түүмэр гарсан шалтгаан гэсэн чинь ингэж 2 удаагийн түүмэр нь айлын янангаас оч үсэрснээс мөн айлын өвлжөөх санаатаагаар шатааснаас түүмэр гарсан гэх өрсөлдөн мэдээлүүд ирсэн гэж байна. Нийт 18.8 мянган га талбай түүмэрт өртөөд байна. Аимшигтай. За энэ бүр саяхны мэдээлэл байна. Он гарснаар 10 аймгийн 36 суманд ой хээрийн түүмэр бүртгэгдэжээ гэж байна. За ой модоо алдаж дууслаа шүү guys. Ер нь энэ талаар нэлээд анхаарцгаахгүй бол саяхан 6 цагийн өмнө гарсан мэдээлэл зүүн бүрэн соёл мэдээллийн төв. Иргэдийн анхаарал нутаг орныхоо төлөө одоо л нэгдэх цаг нь ирлээ гэж байна. Харж байгаа. Яа ийм амар салхитай зүгээр. Яа хайрын мод, хайрын байгаль, хайрын ан амьтад бэлчир 2 дугаар багийн нутаг дэвсгэр буюу 2 даваанд гал түүмэр гарч байна. Салхины хурд нэмэгдэж түүмрийн гаралт ихсэж байгаа тул иргэдийнхээ үүрэг хариуцлагыг хувцаслан иргэд залуучууд старгийн тармын газар дээр яаралтай цугларноо бүр гэсэн мэдээлүүд байна. Зөвхөн одоо зүүн бүрэн биш. Ер нь энэ тэндгүй юм гал түүмэр зөндөө байгаа. Тэгээ залуучууд хэрвээ бие хүчний одоо нэмэлт хэрэг болвол очиж идэвхтэй туслаарай гэж би бас уриалах байна. Тэгээ хүмүүс бол хөөрхийн нутгийн иргэд боломжоор ингээл очиод хамтраал зүтгэж гин. Иргэдийн анхаарал 4 сарын 28-ны энэ бүр яг одоо саяхны пост биш үү? 16 цагийн үед өврийн зүлэгтээс хатуу шар, цодоо, панзын хөх овоог хүртэл нийт 10 гаруй км газар хээрийн гал түүмэр гарсныг төсөвт байгуулгын 86 албан хаагч 30 гаруй иргэд хамтран
галыг унтраалаа гэж байна. Пүү өөрхий 100 гаруй хүн нийлж чад унтраацсан юм байна. Ашгүй. Яалчгүй хуурай биш өвсөн. Ингээл ороод ирсэн биш те. Залуус мундаг байна. Идэвхтэй оролцож байна. Иргэдийн буруутай үйлдэлээс үүдэж гарсан галт түүмний хохирлыг тухайн этгээд хариуцлага хүлээхийг анхааруулж байна гэж байна. Харж байгаа. Дараа нь ингээл зүгээр хар үнсэл үлдэн. Ийм том газар. Харж байгаа. Тэгээ иргэд өөртөө өвсөө шатаагаад ингээд галт түүмэр алдаад байгаа юм байна. Харж байгаа. Тэгээ хашаага бүр байхгүй. Хамгийн маштайгаа ийцсэн. Одоо ингээд төгстэйгээд өргөл өнөөдөр 4 цагаас хойш галтай тусалтай байтал одоо яг ядарч байна бид. Тэр болчих. Тэгээ одоо ингээд улаагаад ирсэн энэ бол Яа хараа ингээд улаагаад ирсэн юм шүү дээ. Цог нь уу? ингээд хэлэл яваад байна. Одоо манай яг өвлжэний зах дээр ч гэсэн одоо өвлж гэр хоёроо л авч чадах нь үгүй юу гэдэг л одоо тийм асуудал байна. Яа амар шүү дээ. Тэ. Чи одоо юу ярих вэ? Одоо болдог бол энийг унтраалцаад өгөх хүн байвал одоо болмаар. Хөрхөдөө. Ойрхон байл очоод нэрээ унтраалчих юмсан л гэж бодож шүү нэрээ үнэхээр. Өрөвдөлтэй юм те. Яриа авч байхаар жаахан ч гэсэн газрыг нь зөгтөг болоос. Юу ч яриа авч зохиод тусламж үзүүлээд явж байгаа шүү. Давхар яриа авч бусдаа сэрэмжлүүлж байна. Яна салхи хаасаагүй их байна. Ер нь ойрын 2 хоног шуурхтай байх болтой. Яаралтай хүч хүрэлцээний анхаар тавихгүй бол ой хэрийн төмөр дийлдэхгүй хэцүүдээ гэж нь одоо ер нь амар эвгүүл үе дээр бай шүү хүмүүсээ. Яа амар аваад. Онцгой байдлын ерхий газраас өнөөдрийн мэдээлэл байна. Ой хэрийн 4 шар өвсний 10 галт төмөр бүртгэгдлээ гэж энэ Сэлэнг аймгийн зүүн бүрэн цагаан нуур зүүн бүрэн саяхыг харсан те. Хинтэн аймгийн Бачирээд сум нийслэлийн хан ул дүүрэгт өнөөдөр 4 удаагийн ой хэрийн галт төмөр бүртгэгдлээ. Зөвхөн өнөөдрийнхээ ярьж байгаа шүү. Хинтэн аймгийн Бачирээд сумд гарсан хэрийн галт төмрийг бүрэн унтраасан бол Сэлэнг аймгийн зүүн бүрэн цагаан нуур сум нийслэлийн хан ул дүүрэгт гарсан ой хэрийн галт төмрийг унтраахаар ажиллаж байна гэж байна. Тэгээ онцгой байдлын ерхий газраас хүмүүст бол нэлээд мэдээллүүд анхааруулгууд түгээж байгаа. Ерөнхийдөө 6 сарын 10 хүртэл бол хуур ажилтны үе явагдана. Одоо дөнгөж 4 сар гараа 5 сар руу орж ийн. Тэгээ тийм учраас бие суллах болоогүй байна. Сая он гараа 683 га ой 677,420 га хээр одоо шатсан байгаа юм. Ганцхан га газар чинь хаашгаа 100 м газар гэсэн үг. Тэр ямар том хэмжээний газрууд гэдэг нь бол харагдж байгаа бох 7500 гаруй мал өртсөн гэж байгаа. Амар бичлэгүүд байсаа та хэд харж ирсэн бах ингээд зүгээр мал амьдаараа шахуу шатаад ингээд сүрэг малын цогцсон л ингээд үлдсэн амар бичлэг харсан. Тэгтээ бичлэгээр энд оруулж болохгүй бах. Тэгээ мөнгөөр бол 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдээлэл байна. Тэгээ нэг харамсалтай юм юу вэ гэхээр энэхүү галт төмрүүдийн дийлэнх нь хүмүүсийн одоо анхаарал болгоомжгүй одоо хайнга үйлүүдээс бол гаралтай. Тэгээ онцгой байдлын ерхий газраас гаргаж байгаа одоо зөвлөмжүүд нь юу вэ гэхээр цогтой үнс нурмаа ил задгаа хаяхгүй байх гэсэн байгаа. Жижигхэн цог байхад л одоо түүнээс одоо хэдэн мянган га газрын галт төмөр гарах боломжтой. Тэгэхээр яах вэ гэхээр тагтаа төмөс савнд юм уу эсвэл нүх ухаж төмөр тагаар таглах хэрэгтэй. Тэгээ дараагийн зөвлөмж нь ил задгаа гал аль болохоор түлхэхгүй байх хэрэгтэй. Янз бүрийн хаягдлууд, шар өвс зэргийг бол шатаагаад бол хэрэггүй гэсэн зөвлөмж байгаа. Тэгээ шашны янз бүрийн зан үйл буюу одоо арц хүүч лаа зуул асааж байгаа. Тэд нар одоо ингээд алдаад галт төмөр босон тохиолдол бас байна гэж байгаа. Тэгээ боломжтой бол гэр байшин хашаа сарвчаа тойруулан зурвас татах автомашин мотоциклийн янанд оч баригч хийх, асаас нь тамхи шүдэнзийг бүрэн унтраан хаях. Харж байгаа тамхи татдаг хүмүүс хүүхдэд гал гарах эд зүйлс өгөхгүй байх. Хүүхдэд үзчихвэл галаар тоглож болохгүй шүү. Галаар тоглож гал бол тоглоом биш шүү. Онцгой байдлын ерхий газраас гаргаж байгаа энэ одоо жижиг зөвлөгөөнүүдийг дарахад л уг нь бол энэ ой хэрийн төмрийг бол багасгах бүрэн боломжтой. Энд нэг сонирхолтой судалгаа байсан. 50 настай нэг ганцхан мод биш үү, guys. 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх үйлчилгээ үзүүлдэг гэж байгаа. Тэгээд 45 сая төгрөгөөр үнэлэгдэх одоо усыг эргэлтэнд оруулж 38 сая төгрөгийн хөрсний эвдэрлийг хамгаалдаг гэж байгаа. Тэгээд зөвхөн санхүүгийн үүднээс мөнгөөр ингээд хэмжихэд одоо ийм байгальд ээлтэй үнэгүй ажилчин гэсэн үг мод бол. Тэгээд тийм учраас ой хэрийн галт төмрийг сэргийлэх нь бол ямар бидэрт хэрэгтэй юм бэ гэдэг нь бол харагдаж байна.
Тэгээд ер нь бол ийм болоод байгаа шүү guys. Тэгээд энэ удаагийн бичлэг бол нэлээд анхааруулах үүднээс ийм бичлэг хийлээ. Тэгээд 6 сар гарах хүртэл хуур ажилтны үе байна гэхлээр одоо дахиад энэ ирчээрээ байх бах. Тэгээд боломжоор анхаарад яаж мэдээллийн түгээгээд тэ боломжтой бол бүр очиж ингэж тусалж унтраалцаад тэгээд боломжоор оролцоорой guys. Тэгээд бид нар өөртөө л байгалаа хамгаалахгүй бол одоо тэгээд шатаж дуусна штэ. Тэгээд бүгдээрээ ирцээ бүртгүүлээд лайка дараарай. Боломжтой бол энэ бичлэгийг бас ийч явуулаарай. Юу болоод байна те Монгол улсад бөөнөрөө мэд хэрэгтэй. Тэгээд дараагийн бичлэг уулзлаа. Түр баяртай guys.